Сайн мэцхан үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн мэдээллийн хураангуйд анхаарал хандуулна. Улсын их хурлд боловсролын лобби бүлэг байгуулагдлаа. Ардчилсан нам үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг эсэргүүцэж үндэсний байнгын орооны хурал зарлахаа мэдэгдлээ. Чухал ашигт боловсролын бодлогоор олон улсын семинар боллоо. Дүү аймагт 30-аас 50 м гүний цооногт унсан 3 настай охиныг аврах ажиллагаа үргэлжилж байна. Трамп Ормузын хоолойг Иран, Омоны хяналтад байлгахгүй талаар хатуу байр сууриа илэрхийлэв. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Казахстан улсад төрийн ажиллал хийж байна. Лаост үерт авцсан агуугаас 5 хүнийг аварчээ. Улсын хурлд боловсролыг дэмжих лобби бүлэг байгуулжээ. Улсын хурлын гишүүн Гал Бадрах лобби бүлгийн гишүүдийн хамт өнөөдөр энэ тухай мэдээллээ. Боловсролын лобби бүлэг өнгөрсөн 7 хоногт анхны хурлаа хийсэн бөгөөд төсөв мөнгөтэй холбоотой тулгамцсан асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх, түүнчлэн сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг бууруулах чиглэлд мөн насан туршийн боловсролын чиглэлээр богино хугацааны нийт шаардлагатай сургалтууд зохион байгуулж, хөдөлмөрийн насныхныг хамруулах, ингэснээр хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай боловсон хүчнийг мэрэгжил мэдлэгийн хувьд дээшлүүлнэ гэсэн юм. Бүх шатны боловсролыг анхааралд авч ажиллах бөгөөд салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих, салбарын ялгааг арилгах, сургуулийн материалын баазыг сайжруулах, улсын болон хувийн хэмжээний сургуулиудын зөрүүтэй байдлыг бууруулах чиглэлд лобби бүлэг анхаарч салбарын яамтай хамтран ажиллана гэдгийг мэдээллээ. Тэгэхээр энэ лобби групп маань нэгдэлтэй энэ хууль эрх зүйн орчин бодлогын асуудлыг гаргахаас гадна цаашдаа бас энэ төсөвдөр ч гэсэн одоо энэ боловсролын салбарыг дэмжих, ялангуяа энэ багш ажилтнуудын цалин хөлс, үнэлэмж энэ нэмэгдэж нийгмийн асуудлууд энэ нэмэгдэж бас ийшээ боловсролын чанарт дагаад багш нарын одоо ажиллах нөхцөл орчин сайжруулах дагаад нэмэгддэг. Тэгэхээр ийм байдлаар бид нар бас энэ боловсролын салбарын асуудлуудыг бол онцгой анхаарч ажиллана. Түүнчлэн гэмт хэрэг зөрчлөөс хүүхдүүдийг өршин сэргийлэх чиглэлд салбарын яамдуудтай хамтран бодлого боловсруулах түвшинд ажиллана гэж мэдгдлээ. Боловсролын багц хууль хэрэгжээд 3 жил болсон байна. Энэ хуулийг баталснаар ямар үр дүн гарсан талаар санал дүгнэлт гаргана. Боловсролын салбарт хамгийн түрүүнд хийх ажлуудыг ирэмблэн улсын хурлд 2027 оны төсвийн хүрийг ярьж буй энэ үед дуу хоолойгоо нэгтгэн түүнчлэн боловсролын салбарт бодлого дутагдж байна. Ядуурлаас гарах ганц гарц нь боловсролдоо хөрөнгө оруулах юм. Манай бүлэгт одоогоор нэгдээгүй гишүүд нэмэгдэж болно. Бид боловсролыг өргөн хүрээнд авч үзнэ. Химэл оюун ухаан, цахим сургалттай холбоотой асуудлаар дуу хоолойгоо мөнхүүргэн лобби бүлгийн гишүүдийн ихэнх нь нийгмийн бодлого, хүний хөгжлийн байнгын хороо болон салбартаа ажилласан туршлагатай бид туршлага нэгтгэн судалгаанд үндэслэн засгийн газарт чиглэл өгч ажиллана гэсэн юм. 26 гишүүнтэй тус лобби бүлгийн дэд даргаар Батцөмрөл гишүүн ажиллахан байна. Үндсэн хуулийн цэц улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улиран томилох боломжтой гэсэн шийдвэр гарсантай холбоотойгоор ардчилсан намаас уг шийдвэрийг эсэргүүцэж шаардлагатай тохиолдолд үндэсний бодлогын орооны хурлаа зарлан хуралдуулна гэдгээ мэдэгдлээ. Ардчилсан намын 4.11 ээлжит мэдээллийн үеэр үндсэн хуулийн цэцгийн гаргасан шийдвэр болон шүүхийн томилгоотой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Улсын хурлын гишүүн мөнх хойсглон ардчилсан нам өнгөрсөн 7 хоногт улсын хурлын дарга болон ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Энэ нь улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улиран томлох асуудлаар үндсэн хуулийн цэцэд гарсан маргааныг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой гэв. Түүний хэлснээр үндсэн хуулийн цэц зөвхөн нэг удаа гэсэн заалтыг үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон нь төрийн өндөр албан тушаалтнуудын томилгооны зарчимд хашиж байна гэж ардчилсан нам үзжээ. Мөн тэрээр үндсэн хуулийн цэцгийн 2 гишүүний эрхийн хугацаа дууссан асуудлыг хөндөж цэц өөрөө бүрэн бүрэлдэхүүн чадамжийн маргаантай нөхцөлд ийм шийдвэр гаргаж байна хэмээн шүүмжилсэн юм. Улсын хурлын дарга ерөнхий сайд нарт албан шаардлага намын бүлгийн зүгээс хүргүүлсэн байгаа. За энэ нь бол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг одоо нэг удаа улиран томилох болсон энэ цэцдэр гарсан маргаантай асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдгдсэн. Гэвч харамсалтай өчигдөр Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн зүгээс Монгол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улиран томилж болно. Зөвхөн нэг удаа 6 жилээр гэдэг энэ залтыг бол үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гаргасан. Бид бол энэ асуудлыг хэрэгхэвч хүлээн зөвшөөрөхгүй хүчтэй эсэргүүцэн бид эсэргүүцлийн хороо байгуулна. Мөн шаардлагатай бол үндэсний бодлогын хорооны хурлыг ч гэсэн зарлан хуралдуулж болно. Тэгэхээр энэний төлөө бид нар бол шийдвэртэй хэлсэн гэдгийг илэрхийлсэн байгаа. Ардчилсан намын зүгээс улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг 12 жил ажиллах боломж бүрдэх нь ашиг сонирхлын эрсдэл үүснэ гэж үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар эсэргүүцлийн хороо байгуулж намын улс төрийн зөвлөлийн хурлыг зарлаад байна. Мөн шаардлагатай гэж үзвэл үндэсний бодлогын хорооны хурлыг хуралдуулж цаашдын улс төрийн байр сууриа нэгтгэх нь гэдгээ мэдэгдлээ. Энэ 6 жилийн хугацаанд авилгалын төс буураагүй, шудраг ус тогтоогүй, нийгэм бухимдалтай байгаа.
Дээрэс нь сөрөг хүчний улс төрчлөрөө улс төрийн зорилгоор эрүүг үүсгдэг, намдаг, шоронгоор айлгдаг энэ бодлогоос өөрчлөх цаг нь болцсон. Яг үнэ хэлэхэд бол та нарт бүгдээрэд нь үнэлэхгүй эрх мэдэл нь байсан. Одооний энэ эрүүгийн хууль энэ мөрдөх тогтолцоог бол та нар өөрсдөө угсарсан. Яг тэгэхээр манай намын улс төрчдийг намрахын тулд эсвэл бизнес эрхэлж байгаа иргэдээ ардсан намыг ч бусдыг дэмждэг нам биш өөрсдийнхөө дарамтанд ор байлгахын тулд энэ хуулиудыг та нар хийсэн. Эцэст нь дүгнэлт хэлэхэд үндсэн хуулийн цэцгийн өчигдрийн шийдвэр нь шүүхийн хараа тус байдал, томилгооны хугацаатай холбоотой маргааныг дахин улс төрийн төвд авчирч байгаа бөгөөд эрх баригчид болон сөрөг хүчний байр суурь улам зөрчилдөх нөхцөл үүсгээд байна. Чухал ашигт малтмал эрх зүй далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж ба аж үйлдвэрийн шилжилт сэдэвт олон улсын 4-р семинар өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын хурлын танхимд болж Монгол улсын чухал ашигт малтмалын бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа, аж үйлдвэрийн шилжилтийн асуудлыг хэлэлцлээ. Энэхүү семинарыг далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв, Монголын чухал ашигт малтмалын ассоциац, Монгол улсын их сургууль, Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль болон шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран зохион байгуулж байна. Семинарын хүрээнд дэлхийн эрчим хүчний шилжилт, геополитикийн өөрчлөлтийн үед Монгол улс чухал ашигт малтмалын салбарыг хэрхэн хөгжүүлэх, нэмэн өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү хэрхэн шилжих асуудлыг онцлон хэлэлцлээ. Семинарын хүрээнд Монгол улсын чухал ашигт малтмалын салбарыг эдийн засгийн эргэлтэд илүү үр ашигтай оруулах, нэмэн өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, далайд гарцгүй орнуудын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг онцлон хэлэлцэх юм. Мөн эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор стратеги ашигт малтмалын эрэлт өсөж буй энэ үед Монгол улсын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинжилгээний талаар санал солилцлоо. Critical минералд суурилсан critical аж үйлдвэр гэдэг ийм зүйлийг бид энэ жил хөндөж байгаа. Манай ассоциацаас санхүүжүүлээд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хэмжээнд critical минералын потенциал ямар байна, тулгарч байгаа асуудлууд юу байна, тухайн улсад хэрэгтэй энэ critical аж үйлдвэрийг хөгжүүлэхэд ямар байдлаар хэрэгжүүлж болох вэ гэдэг судалгааг хийснээр бид өнөөдөр танилцуулж байгаа. Ашигт малтмалын хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн гол концепц нь олон нийт байгаль орчны эрх ашгийг хангаад орон нутгийн хөгжлийг дэмжиж хайгуулыг явуулах ийм орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Мөн семинарын үеэр Монгол улсын чухал ашигт малтмалын замын зураглал, ашигт малтмалын тухай хуулийн шинжилэл, стратегийн төслүүдийг дэмжих эрх зүйн орчин, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр салбарын төлөвлөлүүд илтгэл тавилаа. Олон боловсруулалт руугаа чиглэж байгаа. Бид нар байгаль нөхцөлийг яаж боловсруулах юм? Ямар бүтээгдэхүүн гаргах боломж байгаа, ямар тоглогч байх боломж байна гэдгийг сонирхож тэрийгэ дандаж энэ семинарыг явуулж ийн гэж харж байгаа. Хин нэгний түүхий бүтээгдэхүүн бэлдэж өгдөг орн байсан бол одоо Монгол Улсын засгийн газар урт хугацааныхаа хөгжлийн бодлогод боловсруулагч орн болё. Эцсийн буюу өндөр юм хүртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орн болъё. Өөрийн бус нутагтаа болж өгвөл одоо дэлхийд томоохон тоглогч болё гэдэг зорилтыг тавьж байгаа. Зохион байгуулагчдын үзэж буугаар энэхүү семинар нь Монгол улсын чухал ашигт малтмалын нөөцийг зөвхөн олборлолтоор бус, нэмэн өртөг шингэсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх шаардлагатай бодлого, эрх зүйн орчин болон олон улсын хамтын ажиллагааны ойлголтыг өргөжүүлэхэд чиглэж байна. Төв аймагт 30-50 м гүний цоногт унаад бүтэн нэг өдөр болж буй 3 настай охиныг аврах ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр 10 орчим метр ухвал аврах ажиллагаа хийх боломжтой хэмээн нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. Төв аймгийн Замар суманд 30 м-ийн гүнтэй цооногт 3 настай хүүхэд унсан талаарх дуудлага мэдээлэл Төв аймгийн онцгой байдлын газарт энэ сарын 27-нд бүртгэгджээ. Өчигдөр 12 цаг 40 минутын орчим Төв аймгийн Замар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 3 настай эмэгтэй хүүхэд гүний цооногт унсан гэх мэдээлэл ирсэн байна. Аймгийн аврах баг 90 хайх аврах ангийн нисдэг тэргээр ослын газарт очиход хуучин ухсан гүний цооног буюу 30-50 м-ийн гүнд Хэ гэх хүүхэд санамсаргүй байдлаар унсан байжээ. Аврах ангиас төхөөрөмж ашиглан тухайн хүүхдийг харахад хөлөөрөө доош харсан байрлалтай унсан тогтоогдсон байна. Хүүхэд ямар нэгэн хариу өгөхгүй амьсгалж байсан гэсэн юм а. Аврах баг бугуулдах тактик хийсэн ч хөшсөн учраас гаргах боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Ойр байрлах уурхайн газруудаас экскаватор ашиглан шатлан ухах буюу харалтаа хөндлөн ухах аргыг ашиглан хүүхдийг гаргах ажлыг зохион байгуулж байна. Тактикийн төвшөндөө бугуулдаж гаргах ажлыг бол зохион байгуулж үтсэн боловч үндсэндээ бол гөшөөд гарах боломжгүй байсан. Тэгэхээр тухайн ойролцоох уурхайн юунуудаас экскаваторуудыг татаж авчруулж 4 м-ийн зайтай шатлан ухах ажлыг бол өчигдрөөс хойш эхлүүлээд өнөөдрийн байдлаар 20 м-ийг бол ухаад байж байна. За бид нар хүүхдийн унсан 30 м-ийн гүнд бол гатсан байгаа. Тэгэхээр харалтаа параллельны ухаж байгаад 4 м-ийн зайтайгаар хөндлөн
ухалтыг хийж за тэр одоо аврагч нар маань одоо тэр хүүхдийг гаргах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. За онцгой байдлын газар мөн одоо цагдаа за уул уурхай яам за уурхай гэдэг нийтдээ 100 орчим хүн нийт хүн зориултын одоо 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа. За одоо бол хамгийн сүүлд авсан мэдээгээр нэг 20 м орчим бол нөхөл ухагдж байгаа. Өчигдөр бол одоо шүнжэнгөө одоо операторд маань одоо нойргуугаар ээлжилж одоо ухалтыг боловсруулгүйгээр бол хийсэн. Тэгээ одоо бол нэг 10 м орчим ухчвал одоо үндсэндээ бол одоо тэр хөндлөн ухалтаа бол хийнэ гэсэн ийм бэлтгэл гаргаж. Одоогоор нийт 100 орчим хүн 20 гаруй техник хэрэгслийн хамт ажиллаж байгаа бөгөөд сүүлд өгсөн мэдээллээр 20 орчим метр ухаад байна. Өнөөдөр 10 орчим метр ухвал аврах ажиллагаа хийх боломжтой болох юм хэмээн нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ. Одоогоор хүүхдийн биеийн байдал ямар байгааг мэдэх боломжгүй, мөн хүүхдийг доош алдахгүй тулд гогцоо дэгээгээр тогтоосон. Үүнээс гадна хүчил төрөгчийн хэмжилт хийхэд 10-аас 20% гарсан. Энэ нь тухайн хүүхдэд хангалттай орчин гэсэн юм. Ар гэрийнхэн нь осол гарсан газрын орчим ажил хийдгийг тогтоожээ. Хүүхдийг аврахаар үндэсний аврах бригад Төв аймгийн онцгой байдлын алба бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа бөгөөд унс нь нүхний амсрын диаметр нь том хүн орох боломжгүй жижиг учраас цооногийн хажуугаас ухаж байна хэмээн албаны их сурвалж мэдээллээ. Нийслэлийн 2026 оны төсөвт дахин тодтгол хийхээр болжээ. Энэ тухай хотын дарга Пүрэв даваг ойрт орондод болж буй үйл явдалтай холбоотойгоор дизель түвш, бензиний үн нэмэгдлээ. Дизель түвшний үн нэмэгдснээс нийтийн тээвэрт нэмэгдэл зарлууд гарах нөхцөл байдал үүссэн. Иймээс нийслэлийн төсвийг ойрын хугацаанд буюу 6 дугаар сарын 10-наас өмнө тодтогох шаардлагатай болсон. Дизель түвш зарцуулж байгаа салбаруудад нэмэгдэл санхүүжилт өгөхөөс өөр аргагүй байна. Харин хийн түвшний нийлүүлэлтийн тухайд гэр хорооллын 5,000 айлыг хийн түвшний хэрэглээнд шилжүүлсэн, нэмээд 10,000 айлд хийн түвшний зурхийг суйрлуулахар төлөвлөсөн. Оросоос газ авахад $5 татвар $120 хүртэл нэмэгдсэн байгаа. Газын нийлүүлэлтийг хэрхэн шийдэх талаар хоёр улсын хооронд хилцээр хийн гэв. Өмнө энэ оны 3 дугаар сард нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж 325 тэрбум төгрөгийг трамвай төсөлд зарцуулахар баталсан юм а. Сэлб голын түшиц хан болон тогтчлтын ажлын явц 75% үргэлжилж байна. 2023 онд сэлб гол үерлэж 80 орчим орон сууцны зойрын давхар усан давцсан. Тухайн үед 40 тэрбум төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан байна. Иргэдийн амнаас эд хөрөнгийг хамгаалахын тулд голын иргэдээр байсан S-outlets дэлгүүрийг буулган 1.4 км урттай түшиц хааны ажлыг эхлүүлсэн. Хааны бетон хийцлийн ажил дууссан гадны эрэг болон голын эрэг орчмын тогтчлтыг хийж байна. Ногоон байгууламжийн ажил 14 хоногийн өмнө хийсэн бөгөөд үрсэлгээ газар шорооны ажил, олон насны үр суулгах, зүлэг хамгаалах ажил хийгдэж байгаа юм. Нийт 8378 ам метр талбайд ногоон тогтчлтын ажил хийхээс 3000 гаруй ам метр талбайд ногоон зүлэг тарьсан байна. Үрсэлгээнээс хойш зүлгийг 21 хоног арчилж бүрэн ургуулдаг байна. Засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан 14 мега төслийн 11-т гангийн зохицолборыг ашиглалтанд оруулна. Засгийн газрын хуралдаанаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлсэн баталлаа. Тус төслийг хэрэгжүүлснээр тасралтгүй нэмэгдэж байгаа ган арматур, бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж 1 сая тонн ган бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэмээн заасан. Иймд засгийн газрын хуралдаанаар Дархуул аймгийн Орхон суманд ган үйлдвэрлэлийн зохицолбор байгуулах 651.2 га газрыг газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 1-16 заасан үйлдвэрлэл технологийн паркын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авлаа. Мөн ган бэлдэс бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эхлэлийг тавьснараа ихээхэн ач холбогдолтой юм а. Дотоод болж өрнөсөн үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Үргэлжлээд олон улсын мэдээд анхаарал хандуулна. Озогч та бүхэнд орой мэндийг хүргэе. Төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ормозын хоолойг Иран болон Оман улсын хяналтад байлгахгүй хэмээн хатуухан байр сууриа лав гарагт илэрхийлсэн байна. За цагаан ордонд болсон засгийн газрын хуралдааны үеэр тэрээр Ормозын хоолой хяналтыг түр хугацаанд Иран, Персийн булангийн орнуудад шилжүүлэх гэрээ хэлцлийг зөвшөөрөх эсэх сэтгүүлчийн асуултад өөрийн холбоотон Оман улсыг нэр зааж бөмбөгдөн хэмээн сүрдүүлсэн нь олонний анхаарлыг татаад байгаа бөгөөд Трамп алдаж буруу ярьсан эсвэл Ираныг Омантай андуурсан эсэх талаар
цагаан ордны зүгээс ямар нэг тайлбар хийгээгүй байна. Трампын дээрх мэдэгдлийн өмнө Ираны төрийн хэвлэл Америк Ираны хэлэлцээнд Америкийн цэргүүд бүслэлтэд цуцлах, Ормозын хоолойг 1 сарын дотор нээх, Ормозын хоолойгоор дамжин өнгөрөх ачаа тээврийн үлгүүдийг Иран болон Оманы тал хамтран хяналт тавих зэрэг заалт багтсан тухай мэдээлсэн бол Трамп өчигдрийн мэдэгдэлтэй Ормозын хоолойг хинч хянахгүй, энэ бол олон улсын зам, Оман бусад орны адил дүрм журмыг мөрдөх ёстой, үгүй бол тэднийг бөмбөгтөхөөс аргагүй хэмээн хэлсэн юм а. Замаа улсын хувьд Америк нэгдсэн улстай олон жилийн турш цэрэг эдийн засгийн хамтын ажиллагаатай байгаа холбоотон улс бөгөөд Ираны халдлагад өртгийн сацуу ойрох доруудын дайныг зогсооход зуучлахыг орлож байгаа улсуудын нэг юм а. Трамп хэлэлцээр түрэхэд ойрхон байгаа гэсэн утгатай мэдээллийг удаа дараа өгсөөр байгаа ч хоёр тал цөмийн хөтөлбөрийг зогсоох, хориг арга хэмжээг цуцлах зэрэг асуудлууд дээр нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Трамп мөн өчигдрийн сайд нарын хурал дээр Ираны өндөр түвшинд баяжуулсан ураныг Орос эсвэл Хятад руу шилжүүлэх хөлбөрийг дэмжихгүй, Ираны эсрэг хоргийг сулруулахгүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Дараагийн мэдээ. Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинийг Казахстан улсад хийх төрийн айлчлал өчигдөр эхэлсэн байна. Бүгд найрамд Казахстан улсын ерөнхийлөгч Касим-Жомарт Токаевын урилгаар тус улсад энэ сарын 27-оос 29-ний өдрүүдэд үргэлжлэх төрийн айлчлалынхаа үеэр Оросын албаны улсын ерөнхийлөгч Евразийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм а. Тодорхойлбол Путин өнөөдөр Астана хотод зохиогдох Евразийн эдийн засгийн чуулга уулзалт мөн маргааш болох Евразийн эдийн засгийн комиссийн дээд зөвлөлийн хуралдаанд тус оролцох болно. Оросын албаны улс Казахстан, Беларусь, Армени, Кыргызстан улсууд багтдаг Евразийн эдийн засгийн холбооны энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтаар бүс нутгийн худалдааны хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграц, гишүүн орнуудын стратегийн түвшлийн асуудалд анхаарлаа хандуулах төлөвтэй байна. Путиний Казахстанд хийж байгаа төрийн айлчлалын үеэр мөн өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүнээр албан ёсны уулзалт хэлэлцээ явагдах ба хэлэлцээний үеэр Орос, Казахстаны хоорондох иж бүрэн стратегийн түвшлэл, хоёр талын харилцааг бэхжүүлэх асуудлаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурхаар төлөвлөжээ. Оросын албаны улсын төрийн тэргүүн ажлынхаа өмнө Казахстанская правда сонинд өгсөн нийтлэлдээ хоёр орны харилцааны өнөөгийн байдал бол ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон байна. Тэрээр Оросын албаны улсаас Казахстаны эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 30 тэрбум $, давж Оросын хөрөнгө оруулагчдын хамтарсан 70 гаруй төсөл хөтөлбөр тус улсад хэрэгжүүлснээр 60 мянган шинэ ажлын байр бий болсныг онцолж, Казахстаны нефтийн 80 гаруй хувийг Каспийн холоон консорциумаар дамжуулан Оросын албаны улсын нутаг дэвсгэрээр дэлхийн зах зээлд экспортлж байгаагаас гадна Оросын Росатом компани оролцоотойгоор Балхаш нуурын орчимд Казахстаны анхны атомын цахилгаан станцын барилгын ажил эхэлж байгааг тодтолж, төгсгөлд нь Орос, Казахстантай холбоотой түншийн харилцаагаа цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа нотолж нийт казахстанчуудад эрүүл их сайн сайхан хөгжил цэцгэлтийг хүсэн ирсэн байна. Хоёр улсын төрийн тэргүүнээр хамгийн сүүлд энэ сарын 9-ний өдөр Москва хотноо болсон агуу их орны дайны ялалтын баярын жагсаалын үеэр уулзсан бол Владимир Путин 2024 оны 11 сард Казахстанд, Касим-Жомарт Токаев 2025 оны 11 сард Оросын албаны улсад тус харилцсан төрийн айлчлал хийж байсан юм а. Сүүлийн мэдээ хүргэе. Лаос улсын төвийн бүсийн Сайсомбу мужийн нэгэн тосгоны 7 оршин суугч өнгөрсөн 7 хоногийн 5 гарагт үерийн улмаас агууд гатсан бөгөөд тэднийг аврах ажиллагаа олон хоног үргэлжилж байна. За тэгвэл үерт автсан агуугаас 5 хүнийг аварсан талаар Лаос болон Тайландын аврагчдын хамтарсан баг 5 гарагт мэдээллээ. Аврах ажиллагаанд оролцсон Тайландын аврагч шумбагч Кинкач Банкавонг агууд гатсан 5 хүнийг орон нутгийн цагаар 5 гарагийн 16 цагт олсноо мэдээлсэн бол үлдсэн 2 хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байгааг Лаосын аврах багийн ахлагч Банхам Луанглат мэдээлжээ. За агууд гатсан Лаосын иргэд алтайх зэрлэг амтан агнах зорилгоор анх агууд орсон бөгөөд дараа нь усрахыг аадар бороо орж үерлэн хөрсний дуралт үүснээр агуун гарц хаагдсан байна. Газрын гүнд орчдог тус агуун систем нь маш нарийнхан бөгөөд зарим хэсэгтээ ердөө 50 см өндөртөө мөн усрахыг шаварлаг болсон тул аврах ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж байна. Та бүхэндээ гадаад мэдээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар өгөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.